За өнөөдрийн бичлэгээр одоо ор үеийн нөхцөл байдал буюу одоо дэлхийд болоод байгаа халуун цэг Иран, Израиль, Америк энэ улсын хооронд болдож байгаа энэ дайн тулаан болон энийг одоо нөгөө миний хэлээд байгаа нөгөө ковидын цар тахал Украин, Оросын дайн одоо Иран, Америк, Израилийн мөргөлдөөнийг бол аль хэдийн нөгөө 2025 онд бол 6 хоноор хэлсэн юм байлээ. Тэгээ яг бид нар анзаараагүй мэдсэн болохоос болохоор урдчлаад нөгөө миний хэлээд байгаа энэ этгээгийн тэр нөгөө ковидын 2019 оны цар тахлыг одоо 6 хоноор хэлсэн байгаа шүү дээ. Тэгээ тэр залууч бас хэлсэн байлээ. Би сая л одоо тэгж хэлсэн гэдэг мэдлээ. За тэгээд бас тэр залуугийн нөгөө ютубер нөгөө Араб, Израиль, Америк улсын хооронд энэ одоо зөрчилдөөнийг толоо бас хэлсэн юм байна. Тэрийг бас өчигдөр үзлээ. За тэгэхээр за миний түрүүчийн бичлэгт бол явахаа 6 хоног талаар хэлсэн байгаа. Одоо яагаад яг ингээд яг нөгөө миний хэлээд байгаа нөгөө дэлхий гариг ертөнц ингээд сансар огторгоо чи бидний амьдрал нөлөөлдөг юм байна гэдэг. За одоо ингээд яагаад зөрчил маргаан гарч ийнө гэдэг энэ одоо ойрох дорнод тэгээд намайг бидний хүүхэд байхаас л эхлээл Израиль Палестины дагайл ингээл байн хоорондоо дайтал би энэ алж чадаад байдаг байсан. Тэгээд хүүхэд байхад л байсан шүү дээ. Одоо ч гэсэн байж л байна. За энэний цаад шалтгааныг бүр ухаад үзэх юм бол эн чинь явж ерөөсөн шашны дайн болчих таараад байгаа байхгүй юу? За юу болж яах вэ гэхээр одоо яг дэлхийн ертөнцийг одоо ямар ч улс үндэстэй одоо 200 тусаараа бие даасан улсууд байна. Тэдний ингээд нарийн шашны одоо шашин соёлын судлаад өрөхөөр ерөөсөн үндсэн 3 бүлэгт л хуваагддгийг. За нэг нь буддын шашинтай. За нэг исламын шашинтай, тэгээд христийн шашинтай гэж ерөнхий нэг 3 бүлэгт хуваагдаад байгаа юм л да. Яг энэ чинь нөгөө 2500 жилийн өмнө одоо бурхан багш Будда Сиддхарт гэдэг залуу одоо гэгээрэлд хүрээд энэ онлын дэлхийд даяар түгжээ. За тэгвэл тэрнээс өмнө 5000 жилийн өмнө Кришна гэдэг бас энэ тэг нэгэн гэгэнтэн за одоо нэгэн Кришна бол хүрчин залуу байсан гэж байгаа шүү дээ, хүр хариулт. Тэгээ Кришна гэгээрээд одоо Хиндуизм гэдэг одоо 5000 жилийн настай. За тэгвэл тэрнээс хойш одоо 2500 жилийн дараа Будда гэдэг нэгэн энтгэг хүүгээрч одоо буддизм дэлхийд ноёлж одоо маш их үндсэн гол зөнхлөх шашин болж байгаа шүү дээ. Азида одоо босод орондоо ч ялгаагүй. За тэрний дараа одоо 2000 жилийн өмнө Есүс Христ гэдэг нэгэн хүү одоо ойрох дорнд буюу одоо энэ дайн тулаад байгаа газар ойрох дорнд буюу газар дундын тэнгис бүсэд одоо тэгж нэгэн гэгэнтэн төрөөд ингээд христийн шашин одоо тэрнээс улбаалсан одоо номлол нь явсаар гад христийн шашин гээд бий болжээ. За одоогоос одоо тэгээд бас л нөгөө одоо исламын шашин чинь бас л нөгөө Мухаммед гэгэрэл хүрээд одоо тэгээд тэрнээсээ шалтгаалаад исламын шашин гээд ингээд ерөөхдөө дэлхийд одоо зөнхлөх 3 шашин чинь энэ 3 болоод байгаа юм л та. За тэгээд нөгөө үндсэн ингээ хаваад аж амьдралыг хаваадахаар ерөөхдөө энэ 3 бүлэгт хавагдаад байгаа юм л та. За тэгээд одоо энэ ойрох дорнотод яагаад ийм мөргөлдөөн дайн тулаан болоод байна вэ гэхээр энэ шашныхаа үзлээс одоо манай бидний үзэл одоо манай бурхан зөв бусдын буруу гэсэн ийм явцсан үзлээс болоод одоо болтол ингээд байлдаад байна. За ингээд нөгөө энэ талаар нэгэн одоо рил оруулсан байсан нөгөө бид нар мэдж байгаа шүү дээ. Наздели гэдэг одоо энэ ютубер залуу байгаа. Одоо инфлюенсер тэр нэгэн биш одоо богино хэмжээний рил маягаар энэ өөрөх хөстийнхөө түүхийг судлаад хэлсэн байлаа. Тэгэхээр энэний цаана юу болж байгаа нөхөр одоо 1750-аад оны үеэс гэж авахгүй. Одоо энэ ойрох дорнодод ийм Авраам одоо яг ойрох дорнодын үндсэн гол шашин бол болохоор жүүдийн шашин гэж байгаа шүү дээ. Жүүд еврей нар ингээд энэ хоёр талдаа ийм өсөө өнжүүлсэн еврей нарын жүүдийн шашин гэж байгаа. За христийн шашин гэж байгаа. Исламын шашин гэж байгаа. Гэтэл энэ 3 шашин чинь үндэс нь бол нэг байгаа байхгүй ерөөсөө. Тэгсэн мөртлөө би эндээ ерөөсөө би энийг хизээч хүлээмжшүүлдэг ингээ би энтэйгээ зайсагнаал алцаад байдаг. Гэтэл уг гар бол нэг байдаг. Тэгээ манайх шилдэг шүү дээ. Бүх бурхан гэж танаар бурхал гэж яг эцэс бурхан нэг л байдаг. Яг хөө тэрний үзэгдэх байдал нь өөр боловч одоо нөгөө гэрэлтэй зөрөлдөг. Цагаан бүх гэрлийн үндэс нь бол цагаан гэрэл. Цагаан гэрэл нь призмээр хугараад 7 өнгийг үүсгдэг. Тэгээ 7 өнгийн үндсэн цагаан өнгөөс үүсдэг боловч тэгээ би эндээс шал өөр тодруулдагтай адилхан нар ч гэсэн цагаан өнгөтэй. Тэгээ яг нөгөө дэлхийн
бүрхэж байгаа агаар мандал бол энэ бүх юмнаас шалтгаалаад бид нар шаргалаа харагдаад байгаа боловч нар бол цагаан өнгөтэй гэж байгаа. За ингээд нөгөө бурханаасаа болоод ингээд би нэгэ үзэж чаддгүй юм байна. Тэгээ яасан гэхээр одоо тэр Авраам гэдэг энэ ойрхон орнотод ийм зөнч хүн байсан юм байна. Тэгээ тэр хүн яасан гэхээр нэг их нэртэй байж байгаад одоо хүү төрөөд тэрийг нь болохоор Исаак гэж тэр нэртэй хүүтэй болсон юм байлээ. Тэгээ яг нь амьдралын явцын дундаа бас ахаад нэг их нэр авсан юм шиг байгаа. Тэр Авраам. Гэхдээ тэр нь болохоор яг өөрийнх нь хатан биш одоо нэг өөр овгоос тийм одоо гэрийн үйлчлэгч юм уу тийм одоо язгуур гаралт араа доор тийм мэмхтэйд амьдарч байсан. Бас учир ургуулсан байгаа. За тэрнээс нь Исмаил гэдэг хүү төрсөн байгаа. За тэгээд нөгөө нэг эцгийн хоёр ихтэй ийм хоёр хүү төрөө тэр зөнч Авраамын хоёр хүү болж тараад байгаа байхгүй юу. Тэгээд тэр Исаак нь ингээд яаж ингээд нийгэм өсдөхөөл нийгэм чи одоо хувь хүнээс үүснэ, хувь хүн хоорондоо гэр бүл болж одоо гэр бүл болно. Гэр бүл нь ингээд овог аймаг ингээд томроо явдагтай адилхан Исаак гэдэг залуу одоо ингээд тэр Авраамын ингээд юуг хойчиг залгамжлаад явсаргаад эн чинь Израиль гэдэг улсын үндэс болжээ. За тэгээ нөгөө гэрийн одоо үйлчлэгч гэдэг байгаа шүү дээ. Одоо язгуургаарл модтай гэдэг байгаа. Тэрний одоо нөгөө хатнаа бодвол тэрний хүүгээс одоо бискүүгээс гарсан хүү нь Исмаил гэдэг хүү гарсан юм байна. Тэгээ тэр Исмаил гэдэг залуу нь одоо ингээ явсаар гад араб үндэснийг одоо ойрхот орнотод ингээ хоёр бүлэг хүмүүс үсээр гад ингээ чи явцсан нь ингээд нэг нь Израиль нэг нь араб гэдэг ийм үндэстэй үүсгэсэн юм байна л да. За тэгээд тэр нөгөө кино тэр Настелийн кинон дээр явахаар тэр хоёр чинь нэг эцгийн хоёр өөр ихтэй хүмүүс байж байгаа. Тэгээ нэг шашнаасаа болоод ингээ хоёр бүлэг болоо ингээ хуваагдсан. Тэгээ нөгөө Авраамын одоо оршуулган дээр хоёул уулзж байгаа. Одоо тэрнээс хойш ингээд үзэл бодол бүх юм ингээд одоо шашнаасаа болоо ингээ зөрчилдөөд ингээд одоо хүртэл ингээд би нэг дайн тулаа хийгээд ингээд устгаж байна. За тэгэхээр энэ яагаад энийг яриад байгаа хөр одоо энэ их зөрчил мөргөлдөөн чи одоо нөгөө бурхан багшийн нөгөө бид нөгөө шүтэн барилгын онол гэдэг чинь бүх юм хоорондоо холбоотой. Яагаад ийм болоод байна нөгөө судлаад ахаар одоо энэний талаар одоо нөгөө энтхэгийн тэр 6-аас залууч хэлсэн байгаа байхгүй юу. За энэ яагаад бидний амьдралд нөлөөлөд байгааг бол ойрхот ороход энэ нөгөө шашны мөргөлдөөн чи явсаар гад ингээд ах トゥ нар бие нэгэ алж чадаад ингээд бөмбөгдөөд аимшигтай зовлон болж штэ энэ ойрхот орондод. Тэгэхээр нөгөө шашныхаа үзэл бодлоос ингээд маргалдаад ингээд ах トゥ нар бие нэ хядаж байгаа юм байна. Тэрэнд нь одоо Америк татагтаад орцсон. За Иран гэдэг улстай ингээд шашны маргаан хийгээд ингээд байлдаа хийж байна. За тэгээд энэ талаар яг тэр энтхий залуу болохоор 6-аар зураад хэлсэн юм байлээ. Тэг яагаад бидний амьдрал нөлөөд байна гэхээр одоо нөгөө дайн тулаанаас болоод нөгөө ойрхол оронтын гол нефтийн сувгч ормозын хаал хаагдчихад байгаа. Тэг тэрнээс болоод одоо Монгол улсад юу нөлөөлж байгаа нөхөр нефтийн ханш нөлөөлөөд одоо дизелийн ханш одоо нэмэгдээ явчихлаа шүү дээ. Ингээл бидний амьдрал нөгөө эргэн тойрон нөгөө бүх юм шатан барилгын холбоотой гэл ингээл нөгөө дайн тулаан чи бидний амьдрал ингээ шууд нөлөөлөд эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг 6 ухаанаар мэдчихээн. Тэгэхээр тэр 6-аас ашиглаад бид нар амьдралдаа зөв одоо ашиглах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ дайн тулаан хэдийгээс ихтэй юм одоо яаж үргэлжилж байгаа ирээдүйд хэр үргэлжилж гин гэдэг чинь бидний амьдрал маш чухал болчиход байгаа юм аа. Тэгээ энэний тухай нөгөө залууч 6 залууч хэлсэн байлаа. Тэгээ одоо ингээд энэ маргаан чинь бол одоо бас тийм яг өнөө маргааш тийдэгдэхгүй гэж ярьж байгаа байхгүй 6 гаагаараа зурлагаар. Яагаад ингэж нөхөр одоо 4 сарын тэр 11-нд Иранд одоо тэр одоо иранууд чи ихэнх даргууд одоо удирдагч нар бөмбөгдөөд ингээд нас орсон байгаа. Тэгээ ингээд дараагийн хүмүүс л гарч л байгаа хта. Тэгээ тэр хүмүүсийн 4 сарын 11-нд нэгэн томох өөрчлөлт болно гэсэн байлээ. За тэгээ нэр нь бол эцсийн дүн нь болохоор 9 сард одоо нэг тийшээ болох хаа гэж хэлжээ лээ. Ерөнхийдөө. За тэгээд хүмүүс ингэж юм байна л да. Нөгөө энэ 6 залууг чи аваачаад ингээд өөрсдийнхөө зурлагаа зурулд юм байна. Ягаад гэвэл эн чи бидний амьдрал маш их нөлөөлж байгаа байхгүй. Тэгээд тэр залуугаар хүмүүс одоо энэ эдийн засаг нөлөөлөд байна шүү дээ. Энэ дайн тулаан чи. Тэгэхээр алтны ханш яах вэ? Нефтийн ханш хаашаа хөдлөх вэ? Эдийн засаг яах вэ гэдэг чинь бидний толгойн асуудал болчиход байгаа байхгүй. Тэгээд хүмүүс чи очиод за одоо алтын өсөхөр байна уу? Хаашаа хөрөнгө оруулах вэ гэдэг чинь маш чухал шүү дээ. Мөнгөтэй хүмүүс чи одоо энэ дайн тулаанаас болоод одоо хаашаа мөнгө хийхээ мэдэхгүй болчиход байна шүү дээ. Ягаад гэвэл нэг газар очиод үйлдвэр байгуулж шиг нөгөөх нь дайн тулаан болоод тэр чинь ашиг өгчихөө. Тэгэхээр хувьцаа авах уу, алт авах уу, юу авах вэ гэдэг чинь маш чухал байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүмүүсийн тэрийг шийдэхийн тулд тэр 6 залуугаас очиж асууж байгаа байхгүй юу. Одоо юу яах вэ, ийх вэ гэд.
Тэгэхээр нөгөө зурхаа залууч нь ерөнхийдөө алтны хаш бол нэлээд өснө гэж одоо зурхаагаар хэлсэн юм байлээ. За тэгээ ингээд дайн турлаа мөргөлдөө чи ингээд явсаар гад ер нь 9 сард бол нэг тийшээ болох юм шиг байна. За тэгээд тэр зурхаа залуугийн хэлж байгаагаар болохоор ерөнхийдөө нөгөө хэлээд байгаа шүү дээ. Ямар ч дайн тулаан эцсийн хүмүүсийн оюун ухамсарыг дээшлүүлдэг юм а гэж. Тэгэхээр энэ Ирантай яг дайддаг тэгэхээр Иран чи өөрөө нөгөө юм шашны хит радикал үзэлт автчихад байгаа байхгүй юу? Яг гэвэл Иран чи өөрөө Перс гэдэг бүр исламын шашнаас бүр суурийн үзээд байгаа Персийг маш их уламжлалт юм маш гүнзгий маш гайхамшигтай орн шүү дээ Иран. Гэтэл тэрний дээд талд исламын ингээд одоо хит радикал үзэлтэй юм хууч хэсэг шашны хүмүүс гарч ирээд хүмүүсийн эрх чөлөөг боогоод тэгээ одоо нөгөө исламын шашинт эмэгтэйчүүд чинь одоо яаж яах вэ гэхээр гэвлүүр нүмрөө яваад байгаа шүү дээ. Царайцсаач хүнд харуулах боломжгүй ингээд нэг л хар хэрэг шиг юм хүмүүс яваад байгаа байхгүй. Энд чинь нөгөө амьдралын нөгөө эрх чөлөөг нь боомлуулаад хүн шиг амьдрах эрхийг боогдуулаад байгаа. Учираас толгой дээр нь одоо ингээд 40 хэдэн жил гараа суучаад байна шүү дээ. За тэгээд Иран өөрөө дотроо живчилтэй. Энэ нөгөө төр засгийн эсэргүүцээ сая хүмүүс жагсаа цуглаа хийхээр нөгөө исламын радикал үзлүүчид одоо 20-30 мянгаар ингээ хүмүүсийг жагсаал хийгээд алдсан байгаа байхгүй юу. За тэгэхээр нөгөө Иран ч өөрөө дотроо живчилтэй. За тэгээд энэ залуугийн хэлж байгаагаар бол Иран Израилийн ингээд мөргөлдөөн бол одоо ингээд яг Америкийн дайчин болохоор яг цэвэр Ираны эсрэг биш болчиход байгаа. Яг гэвэл Иран ч өөрөө маш шашны хатуу дэглэмтэй. Тэр хатуу дэглэмтэй хүмүүс нь болохоор одоо цөмийн зүсгтэй болоод Америк Израиль хоёрыг устгана гэдэг ингээд ах トゥ нар одоо яг ясамд Израиль Араб хоёр чинь ах トゥ улсууд байгаа байхгүй юу нэг эцгийн ус гаралтай. Гэтэл би нэг бөмбөгд ингээд алж чадна гэж занал хэлээд байдаг. Тэрнээс нөгөө Израильчууд чинь айгаад одоо тэдрийг устгахын тулд ингээд бөмбөгдөд нь шүү дээ. Тэрэнд нь бол Америк улс тусалж байгаа. За тэгээд энэ ч одоо тэгээд нөгөө 6 хэлж байгаагаар болохоор ингэж явахгүй гариг хэрэгсэн байршил гэж байгаа. Ерөөсөө 1206 он бий одоо Монгол улсын эзэн Чингис хааны эзэн их Монгол улс байгуулагдах тэр цагаас хойш ингээд тэр за би яг нарийн гаригийн санахгүй байна. Энд ч одоо юу гэж байгаа юм аа? Бархасад санчир 2 гэсэн байгаа. Тэр 1206 оноос хойш тэр 2 гаригийн байршил одоо хамгийн ойр очичаад байгаа юм лээ л дээ. Нэг ордын байрлал нь. Тэгэхээр тэр ийм 2 гаригийн хэрэгсийн маш таагүй байрал байгаа учраас энэ их тайван тийм тогтож өгөхгүй байна. Яг гэвэл нөгөө хичнээн эвлэрийг ч гэсэн нөгөө нөхцөл байдал цаанаасаа ийм ярвхтай учраас их тайван тогтож ерөөсө болохгүй байгаа юм байна. Тийм учраас одоо нөгөө их тайвныг бүтээх гэсэн оролдлого нь бүтлгүүтээд тэгээд энэ дайнд чи өөр Америк татагтаа ороод тэгээд одоо энэ ах トゥ нар хоорондоо ингээд одоо би нэг алж чадаад байгаа маа гэж. Тэр нөгөө гариг хэрэгсийн байршлаа хичнээн инхийн хилцээр яваад байгаа боловч ерөөсө санасаа болчихгүй байна гэж байгаа. За тэгээд ер нь явцын дундаа яг уу энэ ойрхт орондод чинь нэг бол манаас бас л манай Монгол улсын төвхтэй холбоотой байхгүй юу? Ягаад гэхээр Монгол улсын 1206 онд байгаас их Монгол улсын эзэн Чингис хааны удмын одоо Хүлээгүүн хааны захиргаанд байсан улс шүү дээ ойрхт оронд. За тэгээд тэр яасан гэхээр Хүлээгүүн хаан одоо ойрхт орондыг эзлээд одоо тэр Иран, Афганистан гэл одоо Ирак, гэл бүгдийг эзэлж ирсэн шүү дээ. Тэр үед одоо бас л энэ шашны мөргөлдөөн байсан байгаа байхгүй. Тэгэхээр монголчууд болохоор хамгийн нэг онцлог нь ерөөсө шашны тэр мөргөлдөөнийг ерөөсө бий болгодог байсан. Бүх шашныг хүлээмжшүүлдэг байсан. Гэтэл одоогийн энэ шашнууд чи яаж ийм хөр би нэг хизээч хүлээмжшүүлдэг. Минийх л зөв. Бусд нь буруу гэсэн ийм хандлагатай учраас энээсээ болоод дайн тулаан зөрчил мөргөлдөөн бий болоод байна. Тэгээ Хүлээгүү хаанаас бий болсон тэр Монголын эзэнт гүрэн чинь очиод тэр нөгөө исламын шашин чинь бас дотроо ингээд бас л ингээд бүх шашны чинь дотроо бүлэг болоод хуваагдаад байгаа байхгүй их зовлонтой. За тэгээд исламын шашин чинь 2 том бүлэг шиит, сүннит гэх 2 урсгал байгаа юм. За тэгээд тэрийг ингээд судлаад үзээд ахаар за нэг нь одоо явж одоо яг би яг аль нь шиит, аль нь сүннит гэдгийг мэдэхгүй. Нэг нь бол юу юм бэ лээ. Нөгөө Мухаммедийг одоо Мухаммедийн нөгөө тэр мэрэгэн ухааныг залгамжилсан тэр шавь нарын үүссэн нэг бүсэг бүлэг хүмүүс байгаа юм байлээ. Нөгөөх нь болохоор Мухаммед чи одоо яг өөрөө одоо хэд хэдэн хүүхэдтэй байсан боловч ихэнх нь одоо ер нь бол хүүхэд нь бүтээгүй юм шиг байна. Түүх судлаад хаар. Тэгээд тэр Мухаммедийн тэр ойрын төрлийн нэг одоо нэг хамаатны нэг
хүн одоо тэр одоо би Мухаммед энэ мэдлэгийг заламжлах ёстой гэж үзээд ингээд нэг шав нарын хэсэг нөгөө хэсэг нь болохоор ингээд тэр одоо цусан төрлийн ойр хамаатан садны ийм хоёр бүлэг хүмүүс ингээд үссэн нэгэн шийд нөгөө сүнийт гэдэг энэ хоёр том урсгал үсээд тэгээд тэр урсгалууч бас ярихтэй нь болохоор би нэг хизээж хүлээмжшүүлдэг. Тэгээд ийм зовлонтой байдал үсээд ингээд тэрнээс болоод байлдаад байгаа юм байлаа. Тэгээд одоо энэ монголчууд энтэй яа холбоотой гэх нөгөө хүлээгүй хааны би бас Монголын эзэнт гүрэн чи одоо ойрхот орно тэр Иран одоо бүгдийг чи захарж яллаа штэ. Тэгээд манай тэр Үлзийд хаан чи яасан гэхээр одоо Иранд очиод одоо тэр хавьлаа одоо төрийг барьж байгаа штэ. Төрийн шашны нь болохоор шийт урсгалын одоо гозоонхлох шашин гэж үзээд төрийн шашин болгосон юм байл. За тэрнээс шийт урсгал одоо ингээд хүчээ аваад тэгээд одоо сүннит шийт одоо гол лалын шашны одоо исламын шашин үлгэн л да. Исламын шашны гол зөрчилдөөн нь хоёр бүлэг хүмүүс. Тэгээ исламын шашин дотроо зөрчилтэй. Тэр жүүдүүд ч гэсэн бас одоо хэдэн дотроо урсгал байдیں۔ Тэгээд ингээд дотор нь бас христийн шашны урсгал ингээд нэг л одоо гаралтай хүмүүс ингээд шашнаасаа болоод ингээд гурван бүлэг болцсон ингээд хоорондоо алцаад байдаг. Тэгээд тэрнээсээ болоод бидний амьдрал ингээд нөлөөлөө дайн тулаан ерөөсөө тохсохгүй үргэлжлээд байдаг. За гэтэл одоо энэ урагшаа Хятад гэдэг улсын ч одоо Хубилай хаан эзэлсэн байлаа шүү дээ. Хубилай Хятад их хаан гүрэн гэдээ байгуулсан. За тэгээд одоо Хятадыг хэн буддизмд оруулсан гэхээр одоо Хубилай хаан болж таарад байгаа. За яг Хубилай хаан чи өөрөө тэр одоо буддизмыг төрийн шашин болгоод тэрнээсээ болоод төрийн шашин болоод тэр шашныхаа дагуу тэр зурхаан ухаан гэдэг чинь хөгжөө явчихж байгаа байхгүй юу? Одоо тэр барай засал зүйд өнөр ингээл уламжлалт ухаан чи бүгд л буддизмтэй холбоотой. Тэгээд тэр одоо гол хувь нэмэр овсон хүн чинь Хубилай хаан байгаа юм. Тэгээд одоо ингээд шашны мөргөлдөөнөөс болоод хүн төрлөختөө хоорондоо ингээд дайтад байна гэж. За ингээд ах トゥ нар хоорондоо байлдаад байна. Тэгээд эцээцэст одоо яг хуу энэ дайны нөлөөгөөр одоо яах вэ гэхээр ерөнхийдөө Ираны энэ одоо хуучин радикал энэ шашны мухар сүсгтнүүд буюу одоо энэ исламын засаглал ерөнхийдөө унах юм байна гэж би ойлгосон. Яг нэг зурхаач одоо шууд тэр сарын техник ингээ хилждэг байхгүй нөгөө цаг агаартай адилхан гэж үздэг байхгүй манай цаг багш хэлэхтэй. Цаг агаар бол ерөнхийдөө төлөвийг одоо тэдэн сарын тэдэн тийм үлэрхгүй байна, тийм шуурга, салхи шуурга болох нэ гэж хэлнэ үхээс тэдэн сарын тэдэн тийм бороо орно, тийм салхи шуурга үүснэ гэж хэлэхгүй ерөнхийдөө байдлыг хэлнэ шүү дээ. Тэгээд тэр байдлын дунд бид тэрийг ашиглаад аж амьдралаа яаж зохицуулах вэ гэж. Тухайлбал одоо энэ ормозын хоолой хаагцсаас бидний амьдрал нөгөө одоо ингээд нефтийн үнээр хамаарч бидний амьдрал нөлөөлөд нь шүү дээ. Тэгэхээр энээс нь шалтгаалаад энэ хизээ дуусгах юм, энэ хизээ үргэлжлэх юм. Тэгээ тэр хооронд бидний амьдралаа яаж зохицуулах вэ гэдэг асуудал гарч ирнэ шүү дээ. Яг ормозын хоолой хаагдаад бүх одоо нефт тэнгэрт хадна гэж юм байхгүй юм байл л дээ. Яг нөгөө ойр зам нь хаагдахаар одоо нөгөө нефт бүх шатхуунууд чинь нөгөө Африкийг тойрол одоо явна шүү дээ. Тасралтгүй. Яг нөгөө хоног хугацаанд алдаж байгаа болохоос нефт бол хаасаагүй байгаа. Тэгээд тэгвэл яг энэс шалтгаалж бид нар нөгөө одоо бэлтгэлээ базаах хэрэгтэй байхгүй. Нефтээ хэд хоног нь үзлэгийн хизээ энэ юунд дуусгах юм. Тэгээд энэ ер нь бол ярьж байгаагаар нь болохоор 9 сар гэхэд ер нь нэг тийш болох юм шиг байна. За тэгвэл 4 сарын 11-нд одоо Ираны захиргаанд маш том өөрчлөлт гарна гэсэн. Тэгвэл одоо бол энэ дайн тулаан чинь бол нэлээд болох юм шиг байна. За тэгээд Иран бол явж бол Ираны засаглал одоо энэ шашны хуучин мухар сүсгтэй хүмүүс бол төрөөсөө унах юм шиг байна. Тэгээ яг ингээд цөмийн зэвсэг нь Иранд хэрэгтэй юм уу? Иранд цөмийн зэвсэгтэй болох уу гэж асууж илээ. Одоо бол Иран бол цөмийн зэвсэг байхгүй шүү дээ. Гэхдээ одоо энэ нөгөө засаглал солигдоод эн чинь нөгөө арчилсан үзэлтэй ингээд шинэлэг хүмүүс гараад ирэхээр тэрний дараа бол Ираныг бол Иран ч бас өндөр хөгжилд хүрэх л байх л та. Энд чинь асар их олон сая хүн амтай маш хүчрхэг үгүрэн шүү дээ. Тэгээд засаглал нь зөв болчихоо энэ улс чинь хөгжих гээд байдаг. Гэтэл засаглалын дээд талд нь хэдэн мухар сүсгтэй юм хүмүүс суугаад ахаар ард иргэн засаглалтад оргоо. Засаглалд нь нөгөө улсуудад оргоо. Тэрнээс нь болоод ингээд бөмбөгдөд би энэ устгаад байгаа байхгүй юу? Тэгээд энэний чинь зөрчлөөсөө болоод Иран бол засаглал яг эцсийн нүндээ бол засаглал нь солигдох юм байна болж тараад байгаа. Яг хүмүүс Израиль одоо ингээд Иран бөмбөгдүүлэл бүх хүмүүс ингээд эргэн тойрондоо дайн үүсгэсэн гэж хэллээ. Гэхдээ яг энэ зурхаан залуугийн хийсэн зурхаан ерөөс зөрөхгүй байгаа даа байхгүй. Тэгэхээр би ямар одоо энийг өөрчилж хэлж байгаа энэ залуугийн хэлж байгааг л би танад хүргэж байгаа. Тэгээд би линкийг энэ хэсэгт оруулчихна. Тэгээд ингээд Ираны засаглал өөрчлөлт
өргөдөөд ард түмэн одоо эргчлэг болоод одоо ингэх юм бол Иран хөгжих маш их хөгжих шанс байна. За Израилийн хүч бол бурахгүй юм байна. Израиль бүр газар нутгаач тэлж магадгүй юмчтэй юм ярьж ийлээ. Тэгэхээр нөө Иран Израиль чи өөрөө зэвсэг техникийн асар хүч чадалтай болсон учраас магадгүй одоо ойр ойрхон нөгөө Иран чинь Израилийн чинь дөрөд баахан Араби улсууд байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө Араби улсууд чинь ерөөсөө буй энэ яг шашнаараа нэг юм өгөхөр үгүй. Ихэнх нь шиит болоо сүнитээс ингээд хоёр том урсгалаасаа болоод би энэ тэгээ бас тийм нөхөрсөг харьцаатай биш. Бас л дайсхны хандлагатай. Тэгэд бүгд уг нь бол одоо тэр ойрхт орнуудын бүсүүд чинь ингээл дандаа ихэнх нь исламын шашинтай улсууд байгаа шүү дээ. Одоо Израиль ганцаараа жүүдийн шашинтай. За тэгээд эргэн тойрон дандаа исламын шашинтай. Тэгсэн мөртлөө исламын шашнууд нь хоорондоо зөрчилтэй. Уг нь бол одоо миний бодож байгаагаар хөрөө исламын шашныхын бүгд ингээ хоорондоо ах дүүс ингээ байсан юм бол ингээд Израилоор дайраад ороход ялчих боломжтой ингээ харагдаад байгаа хгүй. Нэг жижигхэн газар нутг дээр нь маш нарийнхан зурвас дээр Израиль оршоод байдаг. Ингээд бүх одоо исламын шашинтай улсууд зэрэг ингээд Израиль руу орох юм бол Израилийг ядахымгүй эзлэх юм шиг байдалтай харагдаад байдаг. Гэтэл тэгдэггүй. Тэгээ яг тэр нөхөр нөгөө исламын шашинч дотроо өвчнөө урсгал зөрчилтэй ингээ хоорондоо бас дайсагнсан байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө хоорондоо дайсагнсан улсууд чинь нөгөө дийлэхгүй нөгөө эсрэг талаа. Тэгээд одоо нөгөө тэр энтэг залууч нь бас хэлжэлээ ш бүр туркийг ярьж байгаа байхгүй юу. Турк бол одоо яг хуу маш тийм өндөр яг хуу эдийн засгийн хувьд бусад орнуудын маш хүч чадалтай хүчрэх гүрэн боловч одоо энэ турк бол нөх айхтар өндөр хөгжиж чадахгүй юм асуудал бэрхшээл их ихтэй юм байлээ. Бүр Яванда одоо нөгөө энэ Константинополь гэдэг Туркийн том хот байгаа шүү дээ. Энд чинь болохоор түүхтэй бол одоо христийн шашны төв байсан байхгүй юу одоо. Ромын эзэнт гүрнээс л хойш. Ром ч одоо Ромын эзэнт гүрэн гэдэг энэ Европ чинь нэг хэсэг ноёлж байлаа шүү дээ. Тэгээд Ром эзэнт гүрэн сүрх ингээд Сүрэн балрах зараатлын төгсгөл дээр одоо тэр Христийн одоо Есүс одоо тэр бүс нутагт гээгээрээд одоо тэгээд оюун санааны зам өгөөд тэгээд тэр Христийн шашин болоод тэр одоо Константинополь гэдэг чинь бүр Христийн шашны хамгийн том төв юм хүчрхэг том соёлын төв байсан баг. Соёл ухааны. За тэгээд нөгөө шашны чинь хүч нөлөө нь буураад буцаад исламын шашны нөлөөнд ороод Константинополь одоо ингээд исламын шашны нөлөөнд байгаа шүү дээ. Тэгээд тэрийг буцаад чи нөлөөгөө алдаж магадгүй гэж ийм зурхай хэлж илээ тэр үнэхээр сонирхолтой санагдаад байгаа юм. За ингээд өндөрлөгтөө ингээд шашнаас болоод ингээд хоорондоо ах дүүс нэгэн эцгийн өөр ихтэй ах дүүс чи өөр улс болчоод ингээд бие нэгэ зогсоод агуу алж яана алж ядаж байна. За энэ түүх ч гэсэн одоо манай Монголд улс байгаа шүү дээ. За Хувлаа ариг бүх хоёр чи хоёлаа хаан эзэн сан сох хэрэг мэдлэлтэй боломжтой угсаа гаргалтай. Гэсэн хэдий ч одоо нөгөө хаан судлаас болоод би энэтэйг байлдаад ингээд хүч чадлаа бараад ингээс сүүрэмд ороодох эхлээ тавьсан байдаг. Яг тэрэн шиг одоо энэ ойрхот оронд байгаа энэ бүс нутагт ингээд шашнаас болоод маш их зөрчил маргаантай ингээд тэрнээсээ болоод байлдаад би нэг хятад энэ шашны ингээд одоо хуваагдлагдчих ингээд ус гүрнийг сүрүүлээд хүн амтныг би энэтэй модал цолоод ингээд дайн тулаан гай гам шиг ингээд ирдэм бэ штэ. За тэгээд энэ талаар хэлэхдээ болохоор манай хөшилдэг асуур одоо тэр далд эрдэнэцэд одоо энэ дайны дасны дайны борхон гэж байдаг юм шиг байна. Тэгээд тэр хаан цус туслана тэнд одоо тэр асуур тэнгэрийн нөлөө маш их байдаг гэж байгаа байхгүй юу. Тэгээд хамгийн сонирхолтой нь одоо энэ Украин Орос хоёрын дайн болж байгаа. За тэр нутагт бас Монголын эзэнт гүрэн нөлөөгөө тогтоож исэн. Алтан ордны ус гэж байгаа шүү дээ. Оросыг иргэшээлдээс. За тэгээ тийшээ эжилж байхдаа одоо Украины тэр Донбасс орчим нуцад одоо яг дайн болдог тэр газар одоо Монголын цэрэг Орос тэр одоо тэр нус одоо нэг Украины нутагт яг хоорондоо байлдаж исэн. Тэгээд би бүр гайхсан байхгүй. Яг тэр монголчууд ингээ байлдаж исэн газар одоо Орос Украин хоёр байлдаад байгаа байхгүй. Энэ тэр дайн тулааны үйлийн үр гэдэг чинь маш хүчтэй юм. Олон зуун жилийн дараа ч гэсэн ингээ яг гарч ирд юм ш. Тэгэхээр энэ дайн тулаан шашины хуваагдал энэ үзэл бодлын зөрчлөө гэдэг чинь ийм айхтар нөлөөтэй байдаг юм байл шүү. За тэгээд би тэр линкийг комментт оруулчиад хамар үзээрэй. За ерөөхдөө нэг 9 сар гэхэд энэ ойролцоогт орсны байдлыг тийш болох нь. Тэрний дараа бол тэр нефт одоо ч нефтээ хаш нэг хүчргүү нэг тийш савлчааг байна. Тэгээд
хүн бүхэн амар амгалан аз жаргалтай байх болтугай гэж ерөөдөө. За баярлалаа баяртай.